Сайн байна. Сайн байна. Манай Тарама одоо ингээд уран сайхны киноны уран бүтээлчдийн цоврал подкастын шинэ дугаар эхэлж байна. Тэгээ энэ шинэ дугаарт манай Адиктоло төвийн эмч мөнх туяа шүүгчийн туслах хишиг жаргал оролцож байгаа. Тэгээ бид гурав болвол одоо архины донтолтын тухай ярилцах болно. Ингээд нэвтрүүлэг маань эхэлж байна. За бидний хамгийн эхний ярилцах сэдэв болвол архинд одоо донтож эхэлсэн буюу архины хамааралтай болсон шинж тэмдгийн талаар бол бид нар хоорондоо ярилцах юм байна. За тэгэхээр архи согтууруулах ундааны зүйл гэдэг маань бол хэмээн бодис хүний сэтгцэд сонгомолоор очиж нөлөөлдөг. Энэ зүйлийг буруу хэтрүүлж хэрэглэх юм бол одоо өвчин эмгэг болдог байгаа. Тэгээ ер нь ингээд нийт хүн амыг бол хуваагаад үздэг л дээ. Хэдэн бүлэг болгосон бид. Өөрөөр хэлбэл огт хэрэглэдэг хүмүүс гэж байна. Энэ нийт хүн амынхаа бол бараг 70-80% эзэлдэг. За энд бол одоо өсвөр насных ч юм уу хүүхдүүд, эмэгтэйчүүд огт уудаггүй би 80 хүртэл 90 хүртэл ууж үзэг хүмүүс гэж яддаг шүү дээ, ийм хүмүүс байгаа. Дараагийнх нь болохоор яг хөхөр архийг хэрэглэгч гэж байгаа юм. Баяр ёслоор ч юм уу зохиохны шалтгаанаар 1-3 хондог уудаг. Гэхдээ өөрийнхөө хэмжээг мэддэг. За хэн ч яаж шахажсэн ч хэн мошгожсэн ч элдэж хүйжсэн ч уудаггүй. Өөрийнхөө хэмжээнд зогсчдаг. Дараагийн нэг хэсэг хүмүүс болохоор бол ингээд хэтрүүлэн хэрэглэгч гэж болж байгаа. Энийг болохоор бол нөгөө эргэцэн хэм хэмжээндээ зөрчил үүсэт эхэлдэг. Маргааш нь одоо бие нэгүтэд ажиллаад асалдаг ч юм уу. За ер нь тухайн үеийн байдлаас болоод янз бүрийн одоо хэрэг зөрчилтөд ордог. Зүгээр нэг хондог уснаас болоод жолооныхоо эрхийг асуулж байгаа, янз бүрийн зүйл хийж байгаа тохиолдлууд нь шүү дээ. Энийг хэлж байгаа. Тэгээд хортой үр дагавар өгөхөц хэрэглэгч гэж бас байна. За энэ хүмүүс болохоор яг үхээр өөрийнхөө эрүүл мэндийг бас тодорхой хэмжээнд хохироод өөрөөр хэлбэл эмч таны хэлэг муу байна. Таны одоо олон удаагийн гэмтэл авсан. Та олон удаагийн одоо юу гэдэг уналд тусдаг хүн шүү. Архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй шүү гэдэг заалттай боловч жирэмсэн хүн ч болов тийм ээ. Энийг хэрэглээд хортой үр дагавар өгөхөцөөр хэрэглэдэг хүмүүс байна. Тэрнээс гарах архины шалтгаантай ургийн хам шинж төрдөг. За хамгийн одоо дараагийнх нь буюу ингээл айжмаар яваад ин тий хэрвээ ингээл хэрэглээд хэтрүүлж хэрэглээд яавал гэсэн үг байхгүй. Архины хамаарал буюу архины хамаарлын шалтгаанд сэтгцийн болон зан үйлийн эмгэг гэж. Тэгэхээр хүний ганцхан бие биш сэтгцэд нөлөөлдөг байна, зан үйлд нөлөөлдөг байна гэсэн. Энэ эмгэг одоо нийт хүн амын 3% л эзэлдэг. За ер нь судалгаагаар ингээд аваад үзэхээр бол манай Монгол улсын насан турш хүмүүсийн 51.2% нь хэтрүүлэн хэрэглэж. Тэгэхээр ямар нэгэн тохиолдолд эргэцэн хэмжээний зөрчил үүсгэждэг байна гэсэн үг шүү дээ. Өөрөөс чинь нэг юм асууя л да. Архи бол одоо нийгмийн хэрэглээнд одоо нийтээр ингээ хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой юугаар ингээ түгээгдээд ингээд хүмүүсийн хооронд харилцааны хооронд одоо нэг зуршил муу эсвэл заншилж юм шиг маягаар ингээ хэрэглэгддэг зүйл. Энэ одоо биднээс өмнөж байсан. Одоо тэгэхэд яг өөрийн хувьд хэрвээ ийм болоод хүний биед одоо архи дутагддаг юм уу? Спирт дутагддаг юм уу? Яг зөв. Энэ чинь нөгөө архи согтууруулах ундаа гэдээ явчихж байгаа байхгүй юу? Пивэн дуртай хүнийг пивэн донтох юм гэж байхгүй. Архинд л оруулна. Винон дуртай хүнийг бас винон донтох юм гэж байхгүй. Архинд л орно. Тэгэхээр хүний биед спиртийн дутагдалд орно гэж байдаггүй. Яагаад гэвэл бид бүхний бие организм идж байгаа хоол унд бүх бицин солилцноос дотоод этанол буюу тэр орто бицийг үүсгдэг байхгүй юу? Яагаад хүмүүс маань ингээд спиртийн дутагдалд ордог гэсэн амт амтсан яриа үүсгэж ийн нөхөр жишээлбэл ингэдэг штэ. Манай найз дорж архи уухгүй яжгаад сарын дараа илгээрээ бүүлжэл өнгөрцөн илгийн хэд би харсан ч гэдэг юм уу те спиртийн дутагдалд орсон хүн архинаас гарч болдгоо гинт гарахгүй бол гинт гарах юм бол одоо спиртийн дутагдалд ордог гэж ярьдаг байхгүй. Тэр нь юу гэхээр донтох эмгэгтэй хамааралтай хүмүүс нэг ийм хүрээгээ алдахгүй хүсдэг байхгүй юу. Мэдлэггүй өөрөөр хэлбэл одоо эрүүл мэндийн боловсралгүй байна, мэдлэггүй байна. Тэр хүмүүс тийм хамаарал донд өөрийнхөө
чирж байгаа энэ хүмүүсийн дунд тойрогт ороод ийнэ гэсэн үг байхгүй юу? Хүн илгээрээ бүүлжинэ гэж хизээч байхгүй. Хотоодноос цус гараад ирэнгүүт хотоодны өөрийн одоо хүчил байна. Маш одоо хүчтэй хүчил. Тэрнтэй нийлэхээр кофеин шиг өнгөтэй болдог. Тэгээ элэгний одоо хатууралтай ч юм уу элэгний эмгэгтэй энэгшлээ алдсан шат гэж ярьдаг. Энэ шатанд байгаа хүн элэг өөрөө цус бүлгэнүүлэх үүрэгтэй байхгүй юу? Тэгтэл цус бүлгэнэлтийн үүргээ алдаад бүр цус алдаад хотоодноос цус алдаад бөөлжөөд гараад ирсний дараа нөгөө цус нь бүлгэнж байгаа байхгүй юу? Хүний дотор байгаад бүлгэнүүлэх хэрэгтэй. Тэрийг харсан хүн элэг нь ингээд явж исэн тэр савн дотор явж исэн гэж яриад байдаг. Тэгэхээр нэг ойлголт юу ах вэхээр спиртийн дутагдалд орно гэж байдгүй. Хоёр дахь ойлголт нь вэхээр архины хамаарлын шалтгаантай эмгэгтэй хүмүүс дандаа өөрийгөө өгөөсгдөг, өөрийгөө хамгаалдаг, хэрэм тогтоочдөг, дандаа шинжлэх ухаанаарч зөвтгөн нотолдог хүмүүс байна. Одоо улаан вино цус төлжүүлэх сайн, өндөгтэй пив таргалуулдаг ч гэдэг юм уу, ийм зөвтгөн нотолдог айгүй олон төрлийн бүр хамгаалтын 38 хэрэгслүүд байна гэдэг байна. Тэгэд нэг юм асуучих. Хамгийн гол бидний нөгөө нэг ярилж байгаа сэдв маань болохоор архины хамааралтай хүн би болохоор одоо түрүүн ингээд өөрөөс ингээд нэмээд асуучлаа л да. Тий, орохгүй. Спиртийн дутагдалд бид нар ордгүй юм байна тийм үү? Ордгүй юм байна. Арх уухгүй байхад ч хүн бол байгаад байх юм. Зүгээр биеийн ямар нэгэн эрүүл мэндийн өөрчлөлт байхгүй юм байна. За тэгвэл архийг хэрэглээд ямар хэмжээг одоо бид нар ингээд архины хамааралтай болчихжээ гэдэг юунд тогтоож одоо анагаахын шинжилгээ ухаанаар яаж тогтоогоод байгаа. За тэгэхээр анагаахын шинжилгээ энэ нөгөө сэтгцийн өвч учраас сэтгцийн байдал дээр нь л тулгуурлаж тогтооно. Хүний биед ингээд ер нь элгэнд архийг задалдаг фермент гэж байдаг байхгүй юу? За Европ ах нарын яг хэмжээгээр ярих юм бол Европ ах нарт бол одоо нэг цагт 10 г архийг л хоргоожулдаг. За Монгол хүн болохоор 2009 онд Наранты доктор судалсан байгаа 3.5 г архийг л задалдаг. Ер нь Азууд их бага задалдаг. Тэрэн дээрээс Монгол хүн яг нь 3.5 г архийг л нэг цагт задалж хоргоожулдаг байна. Тэгтээ хэтрүүлээд явцдаг. Өөрөөр хэлбэл ингэдэг байхгүй. Миний нэг амссан чинь миний дотор хүн халаад нэг мэдсэн чинь тэдэн өдөр уусан, тэдэн шилийг ууцсан байлээ. Тэр ажил алдсан байлээ ч гэдэг юм уу. Ингээ сүр үр давар гараад ирж байна те. За эсвэл зарим нэгэн хүнд нь болохоор хар аяанда харааны шүлс насгардаг. Жишээлбэл одоо ингээ шинэ жил төгч байгааг ингүүт одоо эмэгтэйчүүд бид нар альбараа бодож явах тэр хүн за би энэ шинэ жилийн юу хурдхан зохицуулах юмсан гэж санхүү бодоод чиг хоорондоо тэрийгээ чадахгүй хар аяанда шүлс насгараа шууд явах нь шүү дээ. Уудаг байх нь. Зарим нэг хэсэгт нь болохоор бүр хүчлэгдсэн дур хүслийн байдлаар яаж ч хорсон, яаж ч гэмтэр хийгээд бай, яаж ч эрүүл мэндэ охироогоод бай, зогсолтгүй уудаг. Одоо яах нь маш хүчтэй хүчлэгдсэн дур хүсэл. Энийг яах вэхээр хаана үсэд инэхээр хүний дур хүслийн цэг буюу бидний чинь хоол идэх, бэлгийн дур хүсэл, янз бүрийн одоо дур хүслийн цэг тархинд байдаг байхгүй юу? Тэр ревардын систем дээр таашаал авах хэсгээр эмгэг дур үсчихэж байгаа. Архи уудаг. Архи л уумаар санагдаа. Архи уухгүй л ажил нь бүтэхгүй. Архи уухгүй бол одоо юу гэдэг нь дуу хор орохгүй, бүжиг зүр очиж зүрх сэтгэлээ одоо хөгжиж чадахгүй. Өөрийгөө захирч чадахгүй. Ийм одоо эмгэг таашаал хамаарал үүсгэх сэтгцийн хамаарал гэж байгаа юм. Нөгөө талдаа бид нар нөгөө би хэмжээ ирсэн шүү дээ. Тийм хэмжээ байгаа тохиолдолд тэр хэмжээнээс ингээд жоохон хэтрээд ирэнгүүт битэдийн уурга тарих чинь одоо наад архиа ч гэдэг юм уу буцааж гарах бөөлж гэж ийм нэг хамгаалтын рефлекс байдаг байхгүй барьер. Архи гэдэг чинь тийм нарийн молекултай яг уурга тарихч нөөхлөг гэдэг байхгүй. Тэрэнд ороод ирсэн ингээд би ороод ирлээ гэд мэдрэлийн эргэтэн систем нь чи наадгаа одоо буцааж гарах гэж бөөлждөг байхгүй. Энэ бөөлжилт бол хамгаалах рефлекс. Тэгтэл энэ хамгаалах рефлексийг давчдаг хүмүүс. Дахиад үргэлжлүүлээд болдог өвчин рүүгээ орчихжин гэсэн үг байхгүй юу? Дахиад нэг хундрыг уух юм бол гайгүй болчих. Тэр рефлекс нь байгаа хүн бол өө би надад пив зогтгүй, миний нүүр улайдаг, миний би өвддөг, би тэгдэг, би уухгүй, миний энэ хэмжээ болсон гэд бариад нь шүү дээ. Тэгтэл тэрийг даваад одоо арх надад зогч эхэллээ гэж бодох мөчтөл яах нь тэр архинд донтох эмгэг рүү орчихсон байдаг байна. Одоо ингээд ууж байгаа хүнийг хараад юм уу, архийг хараад арааны шүлс нь асгардаг юм уу, эсвэл одоо заавал архи ууж хүнтэй ярилцах гад байдаг ч юм уу тий. Энэ бол ер нь бол нэлээд дуртай болсон үеийн
шинж тэмдэг байгаа даа. Тэгтэл зүгээр хүн нэг хоолой шингээх зарчмаар ч юм уу эсвэл зүгээр ингээд байхад яг хүн ингээд нэг стресс тайлаад ч юм уу нэг 100 г 50 г татах. Энэ бол одоо түрүүний өөрөө чи ярьсан тэр нэг 3.5 мг юм уу одоо ингээд задлах барих гэдэг чинь шүү дээ. Тэр хэмжээс хамаагүй даваа явчихж байгаа шүү дээ. Энэ хэмжээ тэгээд одоо ерөнхийдөө бол зохистой хэмжээ юу? Биш зогсгүй. Энэ чиглэлийн одоо мэдлэгийг багасаа олж аваагүй. За ер нь одоо хүн түнгийн юу гэдэг шиг зөв буруу юу энэ химийн бац хит дурлал юм эмгэх төрөгдөг юм байна. Хоо шиг ид биш гэдгийг ойлгоогүй хүмүүс гинт тийм одоо шатанд очиод ирээд эмгэг болж байна те. Энийг амсаар аваад хэрэглээд ирэхээр нөгөө хил таваад явчихаар л донтох эмгэг болчихж байгаа байхгүй юу. Яагаад хүмүүс ингэж энэ миний 100 200 зүгээр би тасардгүй ч гэдэг юм уу юм байдал гаргаад ийн вэхээр дээрэс нөгөө эн чин зам өвлийн өвчин гэлээс зам төлөв. Тэгэхээр энэ хүн өөрийнхөө зөв үйлдэлийг зөв болгох гэж нотолдог байхгүй юу. Тэр нь үүсгэл хүн болгон баяраар уудаг гэж гартгааруулж байна те. Эсвэл чи ч уудаг би ч уудаг гэж гартгааруулж байна. Ингээл явчих юм бол яг энэ тэр хүн хоёрын хооронд нөгөө өөрийгөө хамгаасаар хагаад өвчин чулуунд явуулах. Гэхдээ яг хуу миний ойлгосноор болохоор зүгээр хүмүүс гэдэг чинь хоол шингээлтэнд сайн гэдэг юм уу өдөрт те хоолны дараа нэг хондог уудаг хүмүүс байд. Эсвэл вайн ч юм уу. Яг энэ байдал нь яг донтолт мөн үл гэж та. Би асуугаад байгаа. Тэр та болвол ингээд яхаараа ингээд нэлээд агсан төвчний шинж тэмдэг яриад байгаа байхгүй юу? Таныхаар бол одоо 100 г юм уу хоол шингээх маягаар 100 г вайн ер нь вайн 150 грамаар норм гэж одоо энэ суудаг лонж монж юм уу одоо энэ уушийн газар тогтоодог байхгүй 100 г 50 г гээд хатуу чанар юм болоод ирнэ. Тэгээ энийг бол ингээд яхаар одоо энэ яг донтолтын шинж тэмдэг мөн үү гэж би танаас асуугаад байна. Хамгийн гол нь хүн амьдралдаа хэрэгжилж яа гэж бодож л байгаа бол миний түрүүний хэлдэг шиг хэмжээтэй хэрэглэх ёстой, зорилготой хэрэглэх ёстой. Ам тамцсан ярианы бас нэг хэлбэр байхгүй юу? Хоол шингээдэг гэдэг бол цуу яриа, цууг. Тэгэхээр архины донтолтын энэ юуг бол би бол харахтаа болвол арх болвол ерөнхийдөө болвол юм багасаа эхэлдэг хэмжээгээ барих юм уу эсвэл нэг 100 г юм уу 50 г юм уу ингээ уугаад ингээ яваад тэр нь явандаа болвол яг хуу 100 байсан бол 150 болоод 150 байсан бол 200 болоод ингээд явдаг. Тэгэхээр ерөнхийдөө арх нь өөрөө мансууруулах сэтгцэд ийм нөлөөлөх ийм бодис учраас минийхаар болвол хэрглэж эхэлснээс ахуулаад ерөнхийдөө донтолтын харьяалалд ерөнхийдөө багаар ингээд орж эхэлж байгаа. Ер нь архийг ингээд одоо зарим хүн уугаад би ерөөсөө ууж чадахгүй мэлээ тэгээд ерөөсөө огт хэрэглэхээ болдог. Зарим хүн уугаад янз бүр болсон ирнэ. Ер нь ууж яхад бол айтах юм блэ ч юм уу ингээд явж байгаа энэ нь өөрөө донтолтын хэлбэр юм байна гэж би бол ойлгодог. Тэгээд яг ууж идсэн үед би организм хүний организм янз учраас янз янзын шинж тэмдэг үзүүлдэг. Эхний хүрээнд бол архины шинж донтолтын шинж тэмдэг бол ахаад ууж ер нь бол би уугаад болох юм байна гэдгээс л эхэлдэг юм байна гэдгийг хэдүүлээ бол ерөнхийдөө ойлголоо. Тэгэхээр би одоо хэсэг жаргалаас юу асуух гээд байгаа юм бэ гэхээр ингээд хэтрээд ирэхээр энэ ямар асуудал одоо хүмүүсийн хооронд үйл ойлголцол хараа хяналтгүй ёс зүй давсан яриа одоо халаад ирэнгүүт хийж чадахгүй байсан үгүүдээ хэлэх энэ байдлаас бол одоо нөгөө гэмт хэргийн шинжтэй ирээ цэргүй асуудлууд харилцааны бүдүүлэг энэ ёс зүйн юм асуудлууд гарч ирдэг. Энэ тал дээр бол одоо яг шиг жаргалын хувьд бол бидэнд ямар нэгэн байдлаар өөрхийн зүгээс хариулаач. Ерөнхийдөө бол яг энэ төрлийн согтуурсан мансуурсан асуудал төр бол Монголд хамгийн дийлэх хэрэг нь бол бусдын биед хөнгөн гэмтэл учруулах аль эсвэл зөрчлийн шимжтэй гэр бүлийн хүчирхийлэл гэж яддаг. Одоо согтуурсан мансуурсан хүмүүс мэдээж оройн гэртээ очино. Гэртээ ямар нэгэн асуудал үүсгэнэ. Ерөнхийдөө бол согтуурсан мансуурсан хүн одоо өөрийнхөө ингээ ухамсарт байдлаа тий удирдах чадваргүй болж байгаа шүү дээ тодорхой хэмжээгээр тэрнээсээ болоод тий өөрийгөө биелэх чадваргүй тэгээд гэмт хэрэг зөрчлийн шинжтэй үйлдэл гаргаж идэг. Тэгээд маргааш нь бол зарим нэгэн сандгүй гэж ярьдаг л та. Тэгээд сандгүй байлаа гэд ер нь бол зөрчлийн шинжтэй
гэмтэргээс те эсвэл эрүүгийн гэмтэргээс нутруу хал боломжгүй байдаг. Үйлцэн л бол үйлцэн. Тэгээд одоо Монголын түвшинд бол согтууруулах хэмжээний согтуурсан мансуурсан үедээ те гэмтэрэг үйлдэж байгаа нөхцөл байдал бол айгүй илбэг байгаа. Одоо манай шүүхийн тухайд ч гэсэн те тодорхой нэг шүүгчдэр л ихэд согтуурсан мансуурсан үедээ үйлцэн гэмтэрэг гээд байж байгаа жишээний хамгийн илбэг зөрчлийн шинжтэй гэмтэрэг бас одоо залуучууд гэж ярьж байгаа шүү дээ. Залуучууд хоорондоо ингэж ууд идэл те найзууд гээл уулзаа суугаараа зодон цохин айгүй хийдэг. Үүнээс үүдэлтэйгээр Монголд бол 11.6 буюу бусдын биед хөнгөн гэмтэл учруулах улмаар цаашлаад хүн дэвтэр тий хүнд гэмтэргүүд айгүйх байгаа. Бас согтуугаар хүмүүс тээврийн хэрэгсэл айгүйх барьдаг. Тэгээд тээврийн хэрэгсэл байраснаас үүдэлтэйгээр одоо эрхийн асуулах тий эхний хэмжээнд мэдээ зөрчлөөр явна. Давтан үлдэх юм бол эрүүгийн гэмтэргээр ордог ч юм уу тий. Ер нь бол согтуурсан мансуурсан үедээ ямар нэгэн үйлдэлтэй гин буруутай үйлдэл гаргаж байгаа нь өөрөө тий буруу. Одоо энэ залуучууд эндээсээ тий жоохон ухаараасаа ойлгоосаа гэж би ер нь хувьдаа боддог. Архинаас болсон гэмт хэрэг ер нь хэдэн хувьтай байдаг вэ? Одоо ер нь монголчуудын хувьд. За хаа зүгээр монголчуудын хувьд гэж яг хэлхээсээ илүү одоо би одоо өөрөө шүүхэд ажилладаг хүн шүү дээ. Шүүхэд гэх юм бол манай бол шүүхийн гэмт хэрэг юм бол би бол 50% эзэлнэ гэж бодож байгаа. Дийлхэн тий согтуурсан мансуурс үйтэй. Гэр бүлийн хүчрхийл үлдэж чинь, бусдын биед гэмтэл учруулж чинь тий. Зарим бас нэг иймэрхүү хэрэгүүд штэ. Ууцсан үедээ бусдын гэрээс хулгайг явуулдаг. Тиймэрхүү тохиолдол бас байдаг. Зөвхөн хүнд гэхээсээ илүү тий. За нэг зөв би нэг юм утгагүй гэмээр асуулт асууя л да. Ер нь ингээд арх ингээд уусан үед тэр зарим хүний онгод ороод л. Онгод ороод шүлэг дуу зохиогоод л. Ер нь би нэг 100 татчаад ер нь яахаар одоо яруу найраг одоо ялангуяа одоо шүлэг дуу зохиодог улсууд бол одоо юм уу эсвэл уран бүтээлчид эдний хооронд эдэр ингээл жоохон ингэж агаад яахаар онгод бэлэг төрдөг гэсэн. Энийг та юу гэж боддог? Согтолт болохоор бол хэдийн хэмжээний уусан бай гэдгээс хамаарат хөнгөн зэргийн согтолтын үед сая ирдэг эйфори буюу хөрлийн шинж үг яриа хурдсах, за дуулах, бүжиглэх, бүх юмыг чадна хийн гэж амлах, одоо зургаар бол сармагчингийн дүр гэдэг баггүй юу? Тийм байдал үүсч болно. За нэмээд цаашаа уугаад байх юм бол нөгөө төв мэдрэлийн системт чинь үйлчлэхээр дунд зэргийн согтолт буюу саатлын байдалд ордог. Нөгөө үг мөх чинь одоо удаашраад нэг үгээ дахин яриад зарим нь болохоор чи түрүүн тэд хэлсэн штегээ тоолчихсон ч байх жишээний юм уу шинэ үг сэтгэн бодох чадахгүй учраас байна бол энэ гэдэг үгийг хэлээд саатлын байдалд ороод бие авч явах байдал одоо удаашраад юм одоо говьтай авдаг ч юм уу тэнцвэрийн байдалд өөрчлөлт ордог. Тэгээд цаашаа ингээд явахаар хүн зэрэг болно тий. Дараагийнх нь удаан хугацааны үйлчлэлийг нөгөө архин донтох эмгэг буюу шатлалтын байдал гэж гаргаж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо үг яриа өөрчлөнө л гэдэг чинь ер нь эртээр үчсэн энэ архийг анх үүсгэхэд нь алкогол буюу талимарх гэдэг үгээр авч үзсэн. Өөрөөр хэлбэл нөгөө альва зүйлийг баасаа үйлдвэрлээд эсгэд ингэж гаргаж авсан. Тэгээд талимарх. Тэгэхээр хүний яг оюун ухаан сэтгэн бодоход ингэж нөлөөлдөг. Хүний оюун ухаан сэтгэн бодох бол ялангуяа духны хэсэгт байдаг шийдвэр гаргах хэсэгт ингэж нөлөөлж байгаа учраас буруу шийдвэр гаргаад байгаа байхгүй. Тэгээд хөрөлд оруулдаг. Шийдвэр шийдлээ. За буруу шийдвэрүүд бол мэдээж 70-80% тавих. 10-20% нь тэдний одоо тэр юу урлагийн бүтээл ингээд гарцсан. Гараад тэр нь бүр ингээд сайн бүтээл гарцсан байж тээ. Та тэрийг юу гэж хэлхий? Тэр үл яг нөгөө хөрлийн байдлын үед л тийм процессыг сохор азар сайн бүтээл гарцсан гэж үзв. Уран бүтээл одоо зохиол, зураг хоёр чинь юу ах вэхээр хүний тарих оюун ухаанаар л бүтээгддэг байхгүй юу. Тэгэхээр яг ингээд бодоод үзэхээр архин донтох эмгэгтэй зураачд ярьдаг. Би ерөөсөө ингээд согтсон үедээ эхэлжсэн юм харин эсэргээрээ мартаад цаашаа яваад нэг мэдсэн чинь би өнөөдөр ажлын бүтээмжийг алдлаа. Тэр зурж исэн зургаа хойш нь тавьчихсан байна. Энэ аяа хойш нь тавьчихсан байна. Тэгээд юу үлддэг вэхээр би гавьяат одоо тийм би ийм хийж чадсан гэдэг зүйл үлдээд идэг байхгүй юу. Тэгээс яг согтуу хэлээ тойроод гаргачихж байгаа шүү дээ. Тэрний согтуу хүний хувьд тэр хөрлийн процесс нь хэдхэн минут цаг л үргэлжлэн шүү дээ. Тэр чинь жинхэнэ нийтээр ууж байгаа үед яг энэ бүтээлээ гаргачихсан хүнийг бол сонсог. За энэ тухай яриа. Энэ яг нөө бишгтэйг хууль гэдгээр тэгээд үлдэх бах. За ер нь бол арх уусны сайн юм гэдэг бол ер нь бараг байхгүй. Энтэй бол бүгд санд нэг бах. Зүгээр ерөнхийдөө бол иймэрхүү би танд нөө бишгтэйг хууль гэдгээр хүмүүсийн дунд явдаг яриа хэлцүүдийг ингээд ерөнхийдөө
асуугаад байгаа юм. Тэгээд энэ шинжилгээ ухаанд юу тогтогдсон байдгийм бэ гэдгийг танаас асуусан юм. Архины албадын эмчилгээгээд одоо яг ингээ 30 хоногор ч юм уу ингээ бариад аваад явдаг. За энд ингээд тухайн хүн очиод албадын эмчилгээгээр ороод тэнд байжаа саатуулагдаж байжгаад гарч ирдэг. За мэдээж тодорхой хэмжээнд арх уугаагүй ингээд эрүүл сарвал болгоо ингээд гарч ирлээ. Энэ нь тэгээд яг үр дүн яг байдгүй. Одоо нэг тухайн хүнийг юу саатуулснаар гэж байгаа юм Тийм шүү дээ. тухайн хүн саатуулснаар тухайн хүн архинаас одоо ингээд гардггүй. Албадын эмчилгээ яг яаж хийгдгийг, яг мөр үр дүнтэй байдгийг, гарсны дараа яах, ахаад үргэлжлээд цаашаа хяналт юм уу одоо явагддаг юм уу? За нөгөө гэр бүлийн шинжтэй мэдээж дуудаж байгаа шүү дээ. Гэр бүлээс тухайн хүнийг саатууллаа. Үүн дээр бол зөвчлөлийн шинжтэй гэр бүлийн хүчирхийл гэж үзээ шалгадаг. Тэгээ шүүхээр оруулдаг. Мэдээж тэгтээ албадын сургалтанд хамруулах юм уу, баримтчлах шийтгэл оногдуулдаг. Бусдаараа эсвэл хүндэтгэн үүсэх шалтгаантай байх юм бол торгох шийтгэл оногдуулдаг. Ер нь бол хуулийнхаа санкцсан тийм. Харин шүүхээс архины албадын эмчилгээнд явуул гэсэн юм шийдвэр гардаггүй л дээ. Зөвчлөлийн тухай хуулиндаа 5 4 дээр заасан байдаг. Гэр бүлийн шинжтэй хүчирхийллийн үед бол ерөнхийдөө бол торгуул хүндэтгэн үүсэх шалтгаантай бол торгуулна. Үгүй бол баримтчилгаанд эсвэл албадын сургалтанд хамруулдаг. Тухайн нөгөө албадын эмчилгээ гэдэг нь бол тусдаа л да яг шүүх дээр ирэхээс өмнө цагдаагийн байгууллага, эмнэлгийн байгууллагаараа дамжаад албадын эмчилгээнд явдаг юм байлээ. Тодорхой албадын эмчилгээний газрууд бас байдаг юм байлээ тийш явдаг. Тэгээ шүүх дээр бол яг тухайн зөвчлөлийн шинжтэй үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь шалгагдаад цагдаа мөрдөгчдөрөөр шалгагдаад үүний дараа шүүх дээр шийдвэрлэгддэг. Монгол улсын хэмжээнд бол арх согтруулах ундааны хяналтын тухай гэсэн хууль байгаа. За дээрэс нь албадын эрүүлжүүлэх тухай гэж хууль байгаа. Албадын эрүүлжүүлэх маань хоёр янзаар хэрвээ тухайн хүнд зан авир гаргаад агсан согтуу тавиад утга шийдэн бариад байвал албадын эрүүлжүүл саатуулагддаг. Эрүүл мэндийн талынх нь нөгөө түрүүний хэлсэн шүү дээ, яралтай тусламж авах шаардлагатай бол эрүүл мэндийнхээ байгууллагуудаар зохих онцлогдоод тусламжууд аваад явдаг. Албадын эмчилгээ гэдэг бол арх маань сурах дамтай эмгэгтэй хүмүүсүүдийг албадын эмчлэх тухай гэж хууль байдаг. За энэ хууль нь болохоор бол өөрөө тухайн хорооны одоо аргэр нь өөрөө хүсэж байгаа байхгүй юу? Энэ хүн одоо мөнгө төгрөгөө өрөөд байна, ажилгүй байна, хулгай хийгээд байна, тавиад байна, ирэхгүй байна. Энэ хүн эмчилгээнд сайн дураараа өөрөө очиж эмчлүүлэхгүй байна гэд өөрөөр хэлбэл нөгөө донгийн нөгөө хүчлэгдсэн хэцүү байдалд орсон, өөрийгөө эмчлүүлэх гэсэн бодлого болсон хүмүүс л байгаа байхгүй юу? Тэгэхээр аргэр нь хүсэл тавиад хорооныхоо цагдаад тэрний шийдвэр, тэрний үндслээд яг үхээр шүүхийн шийдвэр орхиороор тогтоол гараад 2 сараас 2 жил хүртэл одоо албадын эмчлэх газар манай Монгол улсад баг байна. Тэр нь одоо цагаан өргөд байна. Сайн дураараа гэдэг албадын эмчлэг хоёр бас байдаг. Сайн дураараа гэдэг байгаа. За Төв аймгийн Майнтад байгаа. Ийм байгаа. Тэгэхээр тэнд очиод бол эмчилгээ бол үр дүн гэж асууж байна. Үр дүн бол ерөөсөө байхгүй. Энэ Донтох эмгийн эмчилгээний үр дүн гэдэг чинь би хэлээ тухайн хүний сэтгцэд өөрчлөлт ордог юм аа. Зан үйлд нь танин мэдхүүд нь өөрчлөлт ордог юм аа. Ууртаа олчдгийн гомдомхоо олчдгийн өөрийгөө буруутдаг юм. Би өнгөрсөн хүн, би дүүрсэн хүн гэж уйлаад унжаад ингээд яваад нь шүү дээ. Сэтгэл зүй мэдрэмжийн талаас нь өөрчлөлт орчдөг учраас тэрийн засах сайн дурын эмчилгээ хамгийн үр дүнтэй. Тэр битгийл олон улсд болохоор зан үйлийн сэтгэл зүйн эмчилгээг бие махбодын эмчилэн, оюун санаагийн эмчилэн, сэтгэл санаагийн эмчилэн, нийгмийн эмчилэн гэдэг ийм цогц эмчилгээ явагддаг эмчилгээг олон янзаар яадаг. Манай Монгол улс 1994 онд оруулаад ирсэн. Энэ болохоор сэтгэл зүйн цогц эмчилгээг одоо багаараа үзүүлдэг үйлчилгээ байхгүй. Энэ их сайн үр дүнтэй байсан. За ер нь тэгээ бас архин донтох эмгэгтэй хүн хэн ордгоо гэхээр сэтгэл зүйн нөлөө хүртэл байдаг байхгүй. Сангвиник ч юм уу, флегматик тийм цайлган цагаан тусархуу хүмүүс илүү ордог, оюунлог хүмүүс ордог, би 5 хэл мэднэ, би тэгнэ, би ингэнэ гэсэн оюунлог хүмүүс их ордог учраас тэр хүмүүсүүдийн эмчилгээний нөгөө тархинд шүү дээ, өөрийгөө хамгаалдаг шүү дээ, уух. Тэр хамгаалтын хэрмийг эхэлж тайлж хайжээд бит хоёрын дунд ил нүрээ гаргаж иж энэ үнэхээр өвчин болж инээс би бүх юм алдаж ийн гэдэг ойлго, хайраа алдаж ийн, сэтгэл хөдлөлөө алдаж ийн, үнэт зүйлээ алдаж ийн гэдэг ойлгодог юм сэтгэл зүйн эмчилгээ 21 хоногоос 28 хоног явагддаг байхгүй юу? За манай адилтлагын төв болохоор яг одоо сайн санаа, сайхан сэтгэлгээд дөрвсөн хөтөлбөрийг 28 хоногоор явуулж байгаа. 14 хоног нь одоо хэвтэж эмчилүүлээд явуулж байна. Та нар ингээд очиод үзэх юм бол хүмүүсээ явуулах юм бол үнэхээр сайн юм бэ. Ингэж хэдгэлээ. Өмнө нь болохоор гिचнээ удаа албаданд явсан.
албадангаас гараад л уучдаг байхгүй юу. Кичнээ удаа өвөрмөц эмчилгээ гэдэг юм арх зохгүй болгодог эмчилгээ хийлгсэн. Эмээ хайжгаад л архиа уучдаг байхгүй юу. Тэгвэл энэ зан үйлийг засах когнитив behavior терапи гэж ядгийг. Тэр зан үйлийн засах, тань мэдхүйгийн засах энэ цогц эмчилгээг явуулахаар энэ сайн санаа, сайхан сэтгэл дөрвөөсийн хөтөлбөрөөр хангалттай сайн явж байгаа. Тэрний үр дүнг бас бид нар хүмүүс гол нь гацраа очтгоо. Энэ чинь ганц хүний өвчин биш байхгүй юу. Гэр бүлийн өвчин. Ойрын 50 хүн, холын 150 хүн дагж өвддөг. Дээрээс нь тэр ойрын хүмүүс яаж өвддөг вэ гэхээр дандаа адилхан үүсгэж өвддөг байхгүй юу. Манай хүн архич юм биш, манай хүн ажиллаа хийж гин. Ажлыг хийгээл бошуух мөнгө олоосаа гээл нэг архинаас болоод шартаж хэвдэх юм бол бошуухан шиг л даалган газар руу хагт авъя гээл тэрэ энийгээл ажилласаа л алдчихвал энэ хүн бид нарыг тижихгүй болно гэж айгаал тий. Энд чинь өгөөсгөл хамгаалдаг байхгүй. Тийм учраас гэр бүлийн хүртэл эмчилнэ. Үр хүүхдийн хүртэл эмчилнэ. Хүүхдүүд хүртэл айдастай, төгшөөртэй, бошуухан том болоод энэ аавын архийг уугаад өөртний муухай байдлыг харуулах юмсан ч гэдэг юм уу. Ийм одоо буруу байдал үүсцэн байдаг учраас энэний цогцоор нэмжлэг эмчилгээг бол сэтгэл зүйн эмчилгээ гэдэг юм. Тэгээ манайх 94 оноос эхлээд хийж байна. Яг хөө бид нар ингээд одоо архин дондох, архины дараа гарч байгаа үр дагавар мөн эмчилгээний талаар нийгэмд одоо авч байгаа арга хэмжээний талаар ингээд бид нар ингээд ярьлаа. Гэхдээ энэ архины донтолтод архинд ингээд хүн ингээд донтоод ингээд ордог юм байж. Гэхдээ одоо энэс сэргийлэх арга гэж одоо яг ямар арга хэмжээг авч байгаа вэ? Урьдчилан сэргийлэх гол бодлогыг дэлхийн нийтээр ер нь баримталдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгуулагч баримталдаг. Нэг арган дондох өвчтөе хүнийг эмчилнэ гэвэл асар их цаг хугацаа ордог юм байна тий. Үр дүн бараг гардггүй юм байна. Тэгэхээр тэрийг өвчтөе болохоос өмнө одоо сэргийлэх, урьдчилан сэргийлэх, сэтгцийн эрүүл мэндийн боловсролыг олгох нь бол хамгийн чухал байгаа юм. Тэгээд тухайн хүндээ яах вэ гэхээр зөв бурууг ялгаж сурах ч гэдэг юм уу. Энэ боловсролууд чухал. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд бол бас юу гэдэг штэ зарчим байдгийн одоо архины хяналтын тухай хууль гэдэг шиг энийгээ яаж хэрэгжүүлэх вэ? Архины хяналтанд яаж тавих вэ? Одоо хэмжээний одоо манай Монгол улс чинь өнөөдөр нэг хүнд 9.8 литр согтууруулах хүндээ оногдоод байгаа хгүй юу? Бохироор одоо арх пивн бүгдээр ороод гэсэн. Тэгэхээр тэр их ороод байгаа чи ягаад үйлдвэрлэгдээд байна нөхөр энийг хэрэгэл гэж үйлдвэрлээд байна. Нэгснээ ус асгаад байна гэсэн үг тийм. Асгасан усаа арчаад байх юм уу? Эсвэл тэр асгаад байгаа их үйлдвэрлээд байгаа согтууруулах хундаг хэрэглэхгүй байх ёстой юм уу гэдэг тэр бодлого тавина гэдэг нь урьдчилан сэргийлэх бодлого байхгүй. Үгүй гэж хэлж сурах, найз нөхдөдөө би уудгүй гэж хэлж сурах. За ер нь залуучууд бол бас их гоё болчихлоо шүү дээ. Заавал нөгөө уран бүтээлчилгээд онгодоо орно гэж уухаа бойлцож одоо арх одоо юу гэлээ хоолны даргалга хээ болж зөв эрүүл мэндийн боловсралтай болчих юм бол энэ бүгдийг одоо яачих нь хэрвээ нэгэн тал дондох өвчтөй болчих юм бол өртөг зардал их болд юм байна. Дээрэс нь огт хэрэгэлдэггүй хүн болж хэвийн одоо амьдралдаа эргэж ордог байхгүй юу. Эрүүл мэндийн талаас бол хэллээ шүү дээ тий. Эрүүл мэндийн боловсрал хүний биед ямар байх вэ тий. Яавал их хэмжээгээр эргүүлвэл дондтой юм байна гэдгийг бол эмч хэлж байна. За хууль зүйн талаас бол мэдээж дүрм хууль журмаараа ерөөхдөө зохицуулт хийж байгаа. Тэгээд залуучуудаа бол ер нь бол тий арх мансруулах төрлийн бодисоос хол агаасаа л гэж хүсэж байна да. Хүн өөрөө тий ухамсартай байгаа ч энэ архийг хэрэглэснээр тий хүнд ямар ингээд шинж тэмдэг илэрч юм гэр бүл амьдралд ямар үр нөлөөтэй байна тэрийг ойлгоосаа тий өөрөө ухамсартай байгаасаа гэж байг хүсдэг тий заавал хүнийг нэг архины үнийн өсгөх ч юм уу тий эсвэл хууль дүрмээр чамааг тий 20 шийтгэн гэхээс илүү тэр хүн өөрөө л ухамсартай байгаасаа гэж би өөрөхдөө бол боддог л доо. За бид нар өнөөдөр бол архины донтолтын одоо хам шинжийн тухай ярьлаа. Тэгээд энэ тал дээр бол бид нэр нийгэмдэх одоо урьдчилан сэргийлэх талаарх арга хэмжээ мөн эмчилгээний арга хэмжээ архийг яаж хэрэглүүл болох ямар хэмжээ тунтай байвал яах вэ гэдэг тал дээр ингээд тал талаасаа бид нар ингээд ярьлаа. Энэ нэвтрүүлэгт маань бол одоо атикологийн төвийн эмч мөнх туяа одоо шүүгчийн туслах ишиг жаргал ингээд бид гурав бол ингээд оролцож ярилцлаа. Ер нь муу зуршилгүй амьдрцгаая. Юм багасаа эхэлдэг. Эхнээсээ сураагүй бол хожим байнаас сурахгүй. Тийм учраас гэр бүлийн хүмүүжил, суур төлөвшөлд эцэг их маш сайн анхаарлаа хандуулаасай бие биенээ хайрлаж явах хэрэгтэй.
бидний дунд үнэхээр хайр ноёлж одоо ингэж байх юм бол одоо бидний амьдрал бол эрүүл сарвал байх болно. Бүх юм хайраас үүдэлтэй. За ингээд манай Тарама олон ангит уран сайхны кино маань SK Media болон Go Plus-аар гарч эхэлж байгаа. Та бүхэн бол одоо Тарама олон ангит уран сайхны киногаа хүлээн авч үзээрэй. Түнэр харахад ганцаараа хаашаа ч юм яхалахад шатуулаад ирлээ туссан. Тайж зогтмаар санагддаг. Нэг л мэдээ. Шатаж улаассан поошиг нэвтэргээд. Аль хэдийн нэрчсэн байдаг. Хэрвээ ингэ хэрэглэж юм бол чийд ойрлол орж болж үлдэн штэ. Та биеийн үнэлдэг байсныг нь мэдв үү? Үгүй. Тэрээр орлож. Дэлбэрэлтийн шалтгаан нь ахуйн газ. Миний хэлхийг анхааралтай сонсороо. Бэлгийн харьцаанд орохдоо нэгэн ширхгийг уулгах шүү. Тэгт миний хүүтэй холбоотой гэж оролцох юм бол аль шүү. Аларч. Манай сэтгэл зүйн төвийг зорж ирсэн үү? Би юу ганцхан. Ямар төрлийн хандлагатай. Таны шинэ Някас. Чи бороогүй. Тэр бол